She said, hola, ¿cómo está? She said, konnichiwa. She said, pardon my French. I said, bonjour, madame. And then she says, say, and I say, no, lay, no matter where. За бүгдээрээ шинэ манхуугаар уулзч байгаадаа баяртай байна. Олон юм нушаад яах вэ? Ингээд бичлэгтээ орцгоё. Шүтгэрүүдийн үүр болсон харанхуй тэнгэрт тоо томшгүй олон луунууд нисэлдэж, алсад сүрлэг хар цайз харагдана. Цайзын гадаа хазуун хайдмаг урсаж, дотор нь нурд сүйдсэн хүүтэн чулуун танхим үзэлдэнэ. Вермут дайчин болон түүний дөрвөн хамтрагч Хилмүүд чөтвөрийн ван тулсад чөтвөрийн хаадыг устгах аюултай илгээв. Тэд 5 чөтвөрийн хаанаас 3-ыг нь алсан бөгөөд одоо 2хан л үлдээдэв. Тэдний өөдөөс аимшигт чөтвөрүүдийн айран болон авраг улаан зуу дайсч ирэхэд Вермут хурц эрт сэлмийг ялзуулан цэнхэр гэрэл засруулан чөтвөрүүдийг тасчин хаяж эхлэв. Хүчрхэг тесрэгт үүсгэн дайсандаа цохилт өгөх тэрхүү баатрыг агуу Вермут гэдэг өвөт. Энэ үед шидтэн бүсгүй олон зуун чөтвөрүүд рүү харна. Би олон дайсны эсрэг шидэ ашиглаж болох юм байна гэж хэлээд өөртөө итгэлтэйгээр инээмсэлв. Тэрээр шидийн таяга агаарт үргэн хүчрхэг шившлэг уншихад асар том гэрлийн дэдбэрэлт болж дайснууд нисэн одов. Түүнийг мэрэгэн Сеня гин. Тэдний ард ариун гэрэл цасруулсан гэлэмма залбирч зогсохва. Би та нарыг адислах болно гэж хэлэхэд түүний гараас ариун хүч ундарч хамтрагчтай ивэхва. Ариун хүчээ төвлөрүүлэн залбирах Анисын ардаас гинт чөтгөр дайсч ирэв. Гэвч тэрээр огтхонч сандалдгүй дартаа байх зэвсгээ ашиглан дайсныг ганц цохилтоор нядлан газар унгаалаа. Түүнийг үнэн ч Анис гин. Төд удалгүй асар том сүх барьсан хүчрхэг дайчин гарч ирж өөдөөс нь дайрах чөтгөрүүдийг няц сохиж эхлэв. Тэрээр аврах сүхээ ганцхан эргүүлэхэд л эргэн тойрондох дайснууд сусан далай болон хувирч байлаа. Энэхүү ирэлхэг баатрыг зоригт мөрөнгөн. Энэ бүхнийг харан урагш давшиж байсан Хамел ихэд бухимдан. Хамел, Вермут муу новш, надаас түрүүлж явха бол гэж орилов. Тэрээр өөрийнх нь зам цаад болсон бүхнийг холд гэж хэлээд хурц сэлмээрээ тасчин хаяж байлаа. Хүмүүс түүнийг тэнэг Хамел гэж нэрлэдэг байх. Полоны дараа Хамел цусаар будагдсан сэлмээ хуйлна. Хамел гүнзгий амьсгаа аав. Үнэн дээр Хамел Вермутэд маш их атаахдаг байсан бөгөөд түүнийг өөрийн цорын ганц өрсөлдөгч гэж үздэг байжээ. Гэвч тэр хоёроос өөр хинч тэднийг энэ тэнцүү өрсөлдөгчд гэж боддог байсан юм. Тэд цайзын гүн рүү алхаж явхдаа Хамел бид нар цэргүүдийг нь дуусгасан юм шиг байна гэж хэлж амжаагүй байтал харанхуйваас нэгэн хурц чөтвөрийн саруу тэдний зүг асар хурдтайгаар нисэн ирлээ. Хамел Вермут гэж хашгирн хамтрагчаа хамгаалж урагш өсрөв. Чөтвөрийн саруу Хамелийг нэвт сүлбэж газарт унав. Чөтвөр багталтайгаар хэмээн инээж аимшигт хүчээр дайрав. Вермут түүний дайралтаас бусдаж эсрэг цохилт өгөхөд чөтвөр тэр дороо 2 хуваагдав чөтвөр устгад багийнх нь Хамел гэж цөхрөнгөө борсон хоолоогоор хашгирн гүйж ирэв. Тэднийг ирэхэд Хамел хүн чархтан газарт унсан байхва. Вермут түүнийг харж чадахгүй нуруугаа харуулan зогсон. Вермут шамд ингэж өөхөх хэрэг байгаагүй юм гэж хэлв. Хамел цусаар бөөлжин эцсийн удаа инээмсэрлээд энэ бол нэр төрийн үхэл гэж хэлэхэд тэрээр эцсийн мөч хүртэд хамтрагчдаа үнэн сэтгэлээ хэлж чадаагүй дээ дотроо харамсаж байлаа. Хамел чичилсэн гараа Вермут руу сунгана. Вермут чи чөтвөрийн хааны заавал ялах ёстой гэж хэлв. Вермут түүний цустай гараас чанга атгана. Би дайшныхаа нэрээр тангарлаж байна. Би чөтвөрийн бүх хааныг хядах болно гэж шийдэмгий хэллээ. Хамел нүдэ анхаас өмнө нөхдөө нэг бүшлэн дуурсан. Анисе, миний төдөө залбираарай. Мөрөн, чи бол хамгийн зоригтой дайчин байсан. Бас Сеня би чамд сайн гэж хэлэхдээ зэрэгцээд үзэдэл солигдож нэгэн цагаан үстэй жаалах уу. Би чамд хизээж сайн байгаагүй. Би тэгж хэлээгүй хэмээн ном дээр гიშгэж уурлаж байв. Тэрнээс гадна яагаад тэднийг авгаа мэрэгэн үнэнч зоригт хичгээд намайг тэнэг гэж байгаа юм. Тэнэг Хамел. Надад 300 жилийн өмнө зодуулсан новш энийг бичсэн юм байх та гэж уурлана Вермут. Сеня, Анисе, мурун хүртэл. Тэд нар яагаад ийм хүүхдийн номыг энэ чигээр норхиж байгаа юм бэ? Хамтрагчийнхаа нэр төрийг хамгаалах талаар бодоогүй юм байх та гэж уурлана. Тэгэхээр энэ хүү бол 300 жилийн өмнө Баатрийн багт байсан Хамел бөгөөд. Тэрээр 300 жилийн дараа агуу баатар Вермутийн удам болж төрсөн бөгөөд.
Бүр өмнөх амьдралынхаа бүх дурсамжтай төржээ. Тэрээр өөрийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлж тэд нар өөд болсон хамээлыг өнгөрсөн амьдралаа санаж дахин төрнө гэж бодоогүй биз. Хамeel. Би 300 жилийн өмнө чөтгөрийн хаадыг алж байхдаа үгс. Бас гэж хэлээд хананд байгаа хүргийг харав. Тэрхүү хүрэг дээр агуу дайчин вермут байх бөгөөд би өөрийн өрсөлдөгч байсан вермут дайчны үр удам болж төрчихлөө гэж байхан хэлв. Тэр бол одоо 13 настай Южин Лайнхарт юм. Үзэнгэл солигдож маргааш нь Южин бэлтгэл хийж байхдаа бодож байв. Вермут амьд байхдаа нэг дэх эхнэрээс гадна олон бад эхнэртэй болсон. Тэр хүүхнүүдийн араас хөөх төрлийн хүн биш. Хөгшрөөд тэр бодгон өөрчлөгдсөн байх та. Би түүнтэй ажиллах хүн болохоор тэрийг нь ойлгож байна гэж дотроо тунгаан бодов. Южин тэдэнтэй ажиллах нь Лайнхарт гэсэн овогтойч гэсэн түүний гэр бүл салбар гэдэгт нь ордог. Салбар гэр бүлийнх нь цус залхамжлах ёслолоос өмнө манааны бэлтгэл хийх болон жинхэнэ илд ашиглах хориотой байдаг. Южин: би тэрнээс болж өдийг хүртэл модон илд ашиглаж байсан. Өнөөдөр үүнийг ашиглах сүүлчийн өдөр гэж хэлээд бэлтгэлээ эрч хүчтэйгээр эхлүүлв. Тэрээр модон ил дээрээ агаарт хүчтэй довтлогоо хийж хурдтай хөдөлгөөнүүдийг ар араас нь гүйцэтгэв. Гэтэл хүчтэй цохилтын улмаас модон илдэн тесэлгүй хуварч дазар унлаа. Үүнийг харсан түүний аав маш их тайхаж сандарсан байдалтай зогсоно. Южин яав? Чи дахиад эвдчихлээ гэж хэлэхэд Южин ааваа гэж хэлээд түүн рүү эргэж харав. Южины гар хөл булчиндаг, боовтор ороогдсон байх бөгөөд тэрээр хугарсан элдийг хаяад шинээр өөр нэгийг бартаатгав. Аав нь бодохдоо 13 настай хүүхдийн би яаж юм болдог байна? Үннийг хэлэхэд би түүнтэй тулалдвал ялагдах байх. Южин: тэр миний хүүч гэсэн. Би хаяада түүнээс айдаг. Тэр хүүхэд шиг айшилдаггүй. Тэр аймар нүдэнд ямар ч гинэн цай сунзам харагддаггүй. Тэр багада ээжигээ ардсан хэрнэ нэг ч удаа түүнийг санаж байгаагүй гэж дотроо түгшин бодов. Южин: энэ хотын дахан ёстой хог юм а. Ийм хогийг мөнгөөр зарж л байдаг. Түүнийг ташуурдаж шийтгэх хэрэгтэй. Аава, та арай л дэндүү өгөөмөр юм а гэж ширүүнээр хэлв. Аав: би түүнд сануулга өгнө гэж хэлэхэд гиснээс маргааш цус залхамжлах ёслолтой гэж сануулв. Южин: цус залхамжлах ёслол. 10 жил болгоно Лайнхартын новшийн уламжлалт арга хэмжээ болдог. 10-аас 15 насны гол болон салбар гэр бүлийн хүүхдүүд оролцдог. Цус залхамжлах ёслолд оролцохоор төв байранд суулжирдаг. Тэнд тэд Лайнхарт авгийг авч явах үн цэнтэй гэдгээ батхаар хоорондоо өрсөлддөг. Южин: гол гэр бүлийнхэн салбар гэр бүлээс ялгаатай нь тэд жинхэнэ илд ашиглаж манааны бэлтгэл хийж болдог. Товчхондоо бол тэд салбар гэр бүлийнхнийг гол гэр бүлээс илүү болох боломжгүй болгож байгаа юм гэж бодов. Аав нь Южинийг миний хүү биш гэмээр авьяастай хүүхэд. Тэр гол гэр бүлд төрсөн бол үгүй тэр намайг дуурайгаад авьяасгүй байсан бол тэр бодит байдал түүний авьяасыг ядуурлаж байгааг мэдэхгүй байх байсан юм гэж дотроо хадлсан бодов. Южин аавынхаа гунигтай царайг хараад аава наад царай чинь яатсан юм гэж асуухад аав нь нүрээ дарам. Үгүй юу ч биш гэж хариулв. Южин юу ч биш энтэр гэж дотроо бодоод тэр өөрийгөө сайн аав байж чадсангүй гэж хараад байгаач гэж таамаглав. Гэтэл аав нь Южиний мөрөн дээр гараа тавиад Южин гол гэр бүлийн хүүхдүүдтэй хизээж тэмцэлдэж болохгүй. Чи хэдий авьяастай ч гэсэн гол гэр бүлийн манааны бэлтгэл хийсэн жинхэнэ ил дээр тулалдаж сурсан хүүхдүүдийг барахгүй гэж захиж хэлв. Южин инээмсэглэн за би тийхгүй гэж хэлв. Гэвч тэр дотроо яг штэ энэ зүгээр л нэг баахан 10 наснуудтай чадвараараа өсөлдөх тэмцээн. Тэмцээн намайг санаа алдуулахаар уйтгартай байх болно гэж бодон ёочтой инээмсэглэнэ. Южин үргэлжлүүлээд энэ цус залхамжлах ёслолд гол гэр бүлээс 3 хүүхэд, салбар гэр бүлээс 6 хүүхэд оролцсон. Гол гэр бүлийн 3 хүүхдийн нэг нь нэг дэх эхнэрийн хүү, нөгөө хоёр нь бага эхнэрийн ихэр хүүхдүүд. Ирэх мэдлэгтэй салбар гэр бүлийн 2 хүүхдээс бусдын зүгээр азгүй антид гэж бодно. Южин бэлтгэлийн талбай дээрх модон хүүхэлдээг ганцхан хүчтэй далайлтаар юу ч үгүй хэмэх зохив. Южин аавга вермутийн үрсад хэр сайн болохыг харцгаая гэж өөртөө итгэлтэйгээр бодов. Удалгүй тэднийг авахар сүүх тэрэг ирж Южин төв байр руу замдаа гарна. Тэрээр цонхоор харангаа өнгөрсөн амьдралаа дурсна. Южин би өнгөрсөн амьдралдаа хамаал байхдаа өөрийгөө сууд ухаантан гэж боддог байсан.
Би хүүхэд байхдаа хүнд зүйлүүдийг хөнгөхөс урдаг байлаа. Бас би бусдаас илүү хурдан сайжилдаг байсан. Тэгтэл үзэлдэл солигдож Юужийн өмнөх амьдралаа дурсав. Хамил, юу гинэ новш минь? Чи сая юу гсэн бэ гэхэд Вирмут. Би харамсавтай юм гэж хэлслээ. Чи дахиад жаахан хичээвэл одоогийнхоосоо илүү хүчтэй болж чадна гэж тайван хэлв. Хөөе, чи намайг хамаг чадлаараа илдээд алаж байгааг хараагүй мө? Би хамаг чадлаараа хичээж байна. Чи бусдыг өөрсгөө сууд ухаантай гэж бодох хэрэггүй гэж хэлж байснаа Юужин дурсав. Үргэлжлүүлээд Юужин, би сууд ухаантан байгаагүй. Надаас өөр хүн жинхэнэ сууд ухаантан байсан гэж бодов. Тэр илд шид хоёрт шатурлаг. Түүнийг бүхний мастер бурхан гэдэг байв. Авга Вирмут. Тэр өөрийнхөө төрсөн нутаг Кийл гүрэнд гүн байсан. Гэхдээ өөрийнхөө албан тушаалаас огцорсон. Түүнийг төгсгөл хүртэх нь дайчны хуваар магтдаг байсан. Харин нөгөө видео хувьд бол гэж бодон бусад нөхдөө дурсав. Мэргэн Сеня. Тэр жижиг шулам шидтний арг хаан тусдаа хамгийн залуу улсан. Үнэн ч Анисе. Тэр ариухан доктортой эмэгтэй ариун Юурс гүрэнд гигантэн гэж дуудагддаг байсан. Түүний номлолын мичээс хүртэл байдаг. Зоригт мөрөн. Хамгийн итгэмээргүй нь тэр тэнэг өөрийнхөө нэрээр хаан тус байгуулсан. Тэгэхээр бүгд үхэн үхтлээ сайхан амьдарсан байна. Тийм бол яагаад чөтгөрийн хаан одоо уртл амьд байгаа юм? Тэр баараггүй бүх чөтгөрийн хааныг ална гэж хэлсэндээ Вирмут муу гараад ицсэн новш. Би хоригдлын цамхгийн чөтгөрийн хаанд алуулсан. Намайг өгсний дараа Вирмут хоригдлын чөтгөрийн хаанд амлалт өгсөн. Тэр амлалтаа суулж чөтгөрийн хаадтай хийх дайн дуусаж дэлхий инх тайван болсон. Тэр амлалт 300 жилийн дараа энэ өдрийг хүртэл хүчинтэй байгаа гэж Юужиний бодож байх зур хажуугаас. Чи сандарч байгаа ах. Чи одоо сандарч байгаа бол гол гэр бүлтэй уулзаад хүндхэн байдалд орно. Юужин ноёнтон гэж ёжтойгоор хэлэхэд Юужин зөвлөгөө өгсөн баярлалаа гүдийн эзэнтэй гэж хуурамчаар инээмсэглэн хариулв. Лайнхартын эзэмшил эндээс эхэлж байгаа. Гэхэд цонхны гадна асар том идэлэн газар харагдана. Гүдийн эзэнтэм. Чи бүхтээ бигдэд хэрэггүй. Төв байр руу очих болоогүй байна хохоо. Юужин энэ чиний эзэмшил биш байхад юунда баясаад байгаа юм бэ гэж дургуутсан бодод. Ийм том байх чинь түүхгүй юм биш үү гэж асуухад гүдийн эзэнтэй нь. Эргэн тойронд нь хид хідэн шилжүүлэгч хаалга байдаг болохоор зүгээрээ гэж хэлэхэд Юужин. Тийм үү? Би тэгвэл яагаад сүүхт хэрэгэнд байгаа юм гэж өөрөөсөө асууна. Түүний төсөөлөлд гүдийн эзэнтэй нь. Чамд шилжүүлэгч хаалга ашиглах зөвшөөрөл өгөөгүй байгаа гэж багталтайгаар хэлж буй мэт санагдана. Юужин тэрэгэн дотор нүдэ айнин юу ч болоогүй мэт инээмсэглэн сууна. Гадаа морд хурдтай давхсаар л байв. Төд удалгүй сүүхт хэрэг Лайнхарт овгийн төв байрны сүрлэг хаалганы өмнө ирж зогслоо. Овгийн сүлд бүхий туг намирсан артлаг хаалганы өмнө гүдийн эзэнтэн тэрэгнээс бууж Лайнхартын төв байранд тавтаа морил гэж найрсгаар хэлв. Юужин сүүхт тэрэгнээс буун зогсоход гүдийн эзэнтэн түүний зүг харна. Сэжмэг хөх тэнгэрийн дор арслангийн сүлдтэй цэнхэр тувууд намирсан Вермут Лайнхартын эдрэнгийн сүрлэг хаалга харагдана. Юужин. Нээлтийн ажиллагаа надад мэдээж хэрэг тийм юм байхгүй л дээ гэж өөртөө хэлв. Цаана сүрлэг цагаан ордон харагдах бөгөөд эдлэнгийн хаа сайгүй арслангийн дүрстэй тувууд намирна. Юужин. Хоол гэр бүлийн хүмүүс л цээжин дээрээ арслангийн тэмдэгтэй байдаг хэмээн бодод Юужин. Бусад төрлүүд маань эвсэн юм болов гэж асуухад туслах. Юужин ноёнтам та хамгийн түрүүнд ирсэн юм шиг байна. Би одоо таныг зочны байшин руу хүргэж өгье гэж хэлв. Үзэлдэл солигдож зочны байралдаг байшинд ирэхэд намайг Нина гэдэг. Таныг энд байх хугацаанд би таны хэрэгтэй гэсэн болгонд чинь үржилнэ. Юужин ноёнтам. Танд хэрэгтэй юм гаруул энэ хонхыг дуургаарай гэж хэлээд тартаа жижигхэн хонх барин үзүүлв. Юужин өрөөндөө тугсан суух зураа Нинаг ажиглан ийм бодно. Тэд нар надад ядаж хувийн үүчтэгч өгсөн юм да гэж бодов. Үргэлжлүүлээд Юужин. Чи залуухан харагдаж байна. Хэдтэй вэ гэж асуув. Нина. Би 16 настай. Би саяхан дадлага хийж дуусгасан гэж хариулахад Юужин баг зэрэг ёжтой инээмсэглэв. Надад дөнгөж дадлага дуусгасан үйлчлэгч өгөх гэж. Тэд нар намайг туршлагагүй үйлчлэгчийг загнахаар асуудал үүсгэх гэж байгаа юм байх та. Энэ хэний ч санаа байсан. Тэр хүн намайг дээрлэх гэж оролдож байгаа юм байна гэж дотроо тунгаан бодов. Юужин үргэлжлүүлээд чи бусад гэр бүлийн гишүүдийг хизээ ирэхийг мэдэхгүй биз гэж асуухад Нина. Тэд нар хамгийн оройдоо 4 хоногийн дараа ирнэ
гэж хариулав. Намайг бэлтгэлийн талбай руу хүргээд өгөө гэж Южин орноосоо босон хэлэхэд Нина за гэж гайхсан шинжтэй хариулав. Үзэгдэл солигдож байшингийн өөр нэг хэсэгт тэднийг бэлтгэлийн талбай руу явах замд хан түшин зогсох хоёр хүүхэд Южингийн талаар ярилцсан. Тэд бол гол гэр бүлийн Сиан болон Сиэл нар байлаа. Сиэл: "Тэд нар нэрийг нь хэн гэсэн бэ?" гэж асуухад Сиан: "Южин, тэр биднэртэй чацуу. Би түүнийг эзэнт хүрний баруун захад байдаг жижиг улсын хотоос ирсэн гэж сонссон юм байна. Түүнийг модон ил дээр биш харин тармуураар бэлтгэл хийдэг байсан гэдэгт итгэлтэй байна" гэж шоолонгуу гэлв. Үргэлжлүүлээд Сиан: "Түүний сууж ирсэн сүүх тэрэг заваан амьтны үнэртэй байж таарна" гэж хэлээд "Тэр манай түрэгч гэсэн төв байранд хохирог харгуул хариуцлага үүрэх ёстой" гэж ихэмсгээр хэлэхэд Сиэл: "Тийм ээ" гэж дэмжин хариулан явж түүнийг загная гэж баяртай аргагүй хэлэхэд Сиан: "Бид түүнийг загнахгүй харин сануулга өгнө. Сиэл явцгаая" гэв. Сиэл: "Та их сайхан сэтгэлтэй юм аа" гэж баяртайгаар хэлээд ахыгаа дагаа яв. Тэднийг явахыг ордны цонхоор өөр нэгэн хүү түгшүүртэй ажиллан зогсно. Тэр мөчид Сиэл муухай эргэж харав. Цонхоор харж зогссон хүү маш их сандрав. Удалгүй Сиэл Сиан нар бэлтгэлийн талбайд ирж Южин хэрхэн бэлтгэл хийж байгааг харан байхшин. Южин лахтай хүнд эцэстээ уут зүүж жад барин ёсч хүчтэй бэлтгэл хийж байлаа. Южин: "Би өнгөрсөн амьдралдаа хамал байхдаа бэлтгэл хийхээс завхуурч байгаагүй. Би энэ шин биегтээ дахин төрснийхаа дараа солиотой юм шиг бэлтгэл хийж эхэлсэн. Хэдий тийм боловч би биеэ хичнээн хязгаарт нүргэсэн огт өвдөж байгаагүй. Бас ихэнх шарх маань хурдан эдгэрдэг. Вермутийн үр садын би миний төсөөснөөс илүү зүйлийг хийж чаддаг" гэж өөрийнхөө чадварт сэтгэл хангалуун бодов. Южин жадаараа агаарт маш хурдтай, хүчтэй сохилбууд хийж байхыг үйлчлэгч Нина цаанаас нь харан зогсоно. Нина: "Гайхалтай. Гартаа эзэстээ ууд зүүчгээд жад барин ингэж хөдөлж чадчил байдаг" гэж гайхан бодож байхад араас нь "Хөөе" гэж гинт дуудав. Сиан Сиэл нар Нина дээр хурж ирэн Южин ажиллан зогсоно. Сиан: "Тэр юу хийж байгаа юм?" гэж асуухад Нина сандран: "Залуу эзэнтэн, хатагтай Сиэл, та энд ямар хэрэгээр ирсэн юм?" гэж сандарсандаа төгдөрч хариулав. Сиан: "Би чамаас асууж байна. Тэр юу хийж байгаа юм?" гэж Нина руу зааж уцаарлангуй хэлв. Южин жадаа газар хүчтэй зоож түн рүү харна. "Хараад мэдэхгүй байгаа мó? Би жадаар бэлтгэл хийж байна. Муу тэнэг минь" гэж үл тоомсорлсон өнгөөр хэлэхэд Сиэл: "Аха, тэр хөдөөний жаал таныг тэнэг гинэ" гэж ахыхаа мөрөн дээр гараа тавиад шоолонгуй хэлв. Сиан: "Тэр яаж тэгж чадчихвэ? Яг одоо надаас уушлартгүй" гэж уурлан нүүр нь улайж нударгаа зангидан хашрав. Южин: "Уушлаарай" гэж маш тайвнаар хэлэхэд Сиан түүний хэнэггүй байдагт гайхаж хэсэг зур хэлэх үггүй болов. Сиан: "Чи сэтгэлээсээ уушлартах байсангүй. Бүхийгөөд чин сэтгэлээсээ гуй" гэж пар далайж зандрахад Южин: "Чи надтай чацуу үсттэй. Хоёулаа найзууд байхад би яагаад бүхийнэ гэж гараад илэн асуув. Сиан: "Чи намайг өөрийнхөө найзаа гэж удаа юу? Чи Лайнхарт байлаа гэд надтай нэг зэрэглэл болно гэсэн үг биш" гэж улам ихээр уурлаж хэлв. Сиэл: "Аха, сүүх тэрэг гэж Сианыг ятхан сануулхад: "Өө тийм, хөөе, чи явж сууж ирсэн сүүх тэргээ цэвэрлэ. Чиний малтай фермийн амьтны чинь үнэр шингэчихсэн байгаа" гэж Южин доромжлон тушаав. Южин жадаа бариад Нина руу харав. "Нина, чи миний хувийн үйлчлэгч үсттэй" гэж асуухад Нина: "Тийм ээ Южин ноёнтом" гэж хариулав. "Тийм бол явж миний сууж ирсэн сүүх тэргийг цэвэрлэ" гэж Нина руу зааж хэлэхэд Нина: "Гэхдээ" гэж тайхан сандрав. Сиан: "Би чамайг цэвэрлэ гэж хэлж байна. Чамд тусгайлан тушааж байхад чи үйлчлэгчээ цэвэрлэгэнэ. Чи миний тушаалыг үл хүндэтгэж байгаа мó гэж уурлан асуугаад "Би бол Сиан Лайнхарт" гэж өөрийгөө танилцуулж сүрдүүлв. Южин: "Тийм ээ, намайг Южин Лайнхарт гэдэг. Чамтай уулзсандаа таатай байна" гэж инээмсэглэн гараа далдахад Сиэл: "Намайг Сиэл Лайнхарт гэдэг" гэж Южин руу баяртайгаар гараа далдаж хариу мэдлэв. Сиан: "Чамд зөөлөн хандах хэрэг алах. Чи миний тушаалыг үл боосон" гэж хэлээд газарт хэвтэх сургуулийн модон элдийг аваад "Бас намайг доромжилсан. Би чамайг хас тулаан дуудаж байна" гэж өөртөө итгэлтэй бөгөөд маш ихээр хилэгнэн хашгирч хэлв. Сайн уурандаа багтарч модон элдийг чишлэн хашгирна.
Би чамайг халз тулаанд дуудаж байна гэж хэлэхэд Юужин жадаа тулан тайван зогсно. Юужин бурхан минь гэж өөртөө хэлээд найзаа чи халз тулаан гэдэг үгийг хөнгөн хоомгоо хэлж болохгүй гэж Сианд санууч хэлэд. Юужин намайг ганцаарангүй нь орхиод явчих тийхүү гэж асуухад Сиан айгаад байгаа мó гэж багчтайгаар хэлв. Юужингийн нүд нэг л биш болон ховров. Сиан чи надтай халз тулаан хийхээс айж байгаа үсттэй. Хэрвээ тийм бол надад бүхийгөөд уучлалтгүй гэж зандахад Юужин чамаас айсан юм алах. Бас би халз тулаан болон чамаас уучлалт гуймааргүй байна гэж эрс шийдэмгий хариулв. Сиан чи тэрийг ч хүсэхгүй байна. Энийг ч хүсэхгүй байна гэдэг юм. Чи зүхтаасаар байх юм уу? Эцэг эх чинь чамд нэр хүнд тэгж юу болохыг заагаагүй бололтой гэж. Сианыг хаширхтай зэрэгцэн Юужин гартаа зүүсэн хүнд илстэй уутнуудаа газар хаяхад хүчтэй нүсэр чимээ гарна. Сиан гахна. Тэр юу вэ гэж гайхан асуухад Юужин чи халз тулаан хиймээр байна гэсэн байхаа. Юужин ачуура шид гэж тушаагаад биедээ өмссөн хүнд чинтэй бэлтгэлийн исэн уутаа тайлан газар шидэв. Хүнд илсэн ууттай ууд газар унахтаа маш хүчтэй унав. Тэрхүү хуйг газар унахтаа нүх гарахыг харсан Сиан Сиэл болон Нина нар бүгд мэд гайхаж цочролд орно. Сиан энэ нош тэр ийм хүнд чинтэй бэлтгэл хийж байсан юм уу? Би тэднийг зүгээр үзүүлэн гэж бодсон шүү дээ гэж дотроо айдстайгаар тунгаан бодов. Юужин жадаа барин тулаанд бэлтгэцээр Сиан маш ихээр твдэж игшин. Сиан би түүнийг хас тулаанд дуудчихсан байдаг. Би одоо байж бол Сиэл намайг бүхий л амьдралын минь туш шоолно гэж бодоод өхөрч ницэж болохгүйгээ ойлгоно. Би өөрийнхөө нэр хүндийг олж авахын тулд түүнийг шийтгэх ёстой гэж өөрийгөө зориулжуулаад өөрийн улаан ачуура тайлан агаарч шидэв. Сиан Юужин вай гарт би чамайг халз тулаанд дуудаж байна гэж дахин чангаар хаширхад Юужин дуудахыг хүлээн авлаа гэж маш тайвнаар хэлв. Улаан ачуур газар унахтай зэрэгцээд Юужин асар хурдан жадаараа Сианы цээж нь пус газар маш хүчтэй цохиход Сиэл энэ дүр зургийг хараад маш их цочирдов. Сиан хормын дотор асар хоол шидэгдэж амнаас нь шүүс үсрэн маш их өвдөлт мэдрэн базар унав. Юужин би яллаа гэж хэлэхэд Сиэл аха зүгээр үү гэж хэлээд ах руугаа гүйж очив. Сиан үндээсэн даруйда дотор нь муухай оргиж газар бүүлжиж орхив. Сиэл бүүлжиж байгаа ахыгаа хараад Сиэл Юужин рүү ууртай харна. Сиэл хулчхар юм бэ? Түрүүнийх нийл төвтэй халз тулаан байсангүй гэж хэлэхэд Юужин юу н хулчхар ураа юм. Арчуу шидэх мөчөд халз тулаан ихэлсэн. Хамгаалалтаас сулруулсан нь түүний буруу гэж маш тайвнаар хариулв. Сиэл тэрч тийм л дээ. Чи гэхдээ манааны бэлтгэл хийсэн биз дээ гэж асуухад Юужин хийгээгүй. Салбар гэр бүлийнх нь цус залгамжлах ёслол болох хүртэл манааны бэлтгэл хийж болдоггүй гэж хариулв. Сиэл худал яриад бай. Манааны бэлтгэл хийхгүйгээр ийм хүнд юмыг хөдөлгөнө гэж байхгүй. Бас сая чиний дайрагт ах маань хамгаалалтаа сулруулаагүй байсан ч чиний хурдан дайрагтанд хариу үзүүлж чадхааргүй байсан гэж хэлээд Юужин рүү сэжирлэнгүү харав. Юужин үүнийг сонсоод үл ялэг очтоо инээмсэлв. Юужин чиний нүд зүгээр нэг чимэглэл биш бололтой гэж хэлэхэд Сиэл ямар бүдүүлэг юм бэ гэж хэлээд дургуутслаа илэрхийлв. Юужин наадхыг чинь зөндөө сонссон юм байна. Ах чинь хариу үйлдэл үзүүлж ялагдсан. Миний дайрагт түүнд хүрэх мөчөд тэр зүн совингоороо хойшилж авах гэмтлээ багсгасан. Тэр туршлагагүй гэхэд гайхалтай байлаа гэж Сианы шатуурыг үнэлэн хэлв. Юужингийн харс нухацтай болж газар суух Сиан руу харна. Түүнийг ирээдүйд хэр их сайжрахыг бодож үзэхэд түүнд авьяас байна. Гэхдээ Вермүртийн хүчний хаана ч хүрэхгүй гэж дотроо тунгаан бодно. Сиан чи намайг ингэн гинэ муу холчхор амтам гэж хэлээд чичирнэ. Юужин та хоёрыг ижилхэн үг хийснийг ч бодоход аргагүй л ихрүүд юм гэж хэлээд Юужин Сиан дээр ойвтож очиод. Юужин чи үнэхээр нэр төртэй Зайнхартын үр удамлын бус. Хавс тулаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх ухамсартай байх хэрэгтэй гэж хэлв. Сиан юу ч хэлж чадсангүй. Юужин би түрүүн жаахан бие барьдаг байж өрхийн тэргүүлэгчийн хүүхдийг ингэчихсэн байдаг. Тэд нар намайг шийтгүүл яана гэж дотроо бодож байтал цаанаас нэгэн ихтэй туслах сандарсаар гүйж ирнэ. Туслах залуу эзэнтэм гэж хашгиран хурж ирэв. Ирсэн хүн бол Сианы зааварлагч Хизер байлаа. Юужин түүний цээжин дээр арслангийн тэмдэг алга. Тэр энэ гэр бүлийн хүсэлсэн гүдэгт баатар байх. Тэр дайжгүй чадвартай харагдаж байна гэж дотроо дүгнэн бодов. Сиан Хизрийг харамгцай уйлан гомдлож эхлэв.
Хизэр би түүшиг хөдөөний хөөсөн мантууд ялагдчихлаа гэж уйланхаа дуугаар хэлэхэд Сиан Хизрийн цээжинд нүрээ наануулж Хизэр түүнийг аргадан түшиж зогсно. Би түүнийг халз тулаан дуутчихад ялагдчихлаа гэж хэлэхэд Хизэр халз тулаан гэж Хизэр гайхан бодоод Юужин рүү хараад өөрийгөө хожуу танилцуулж байгаад минь өшөөгөөрэй. Намайг Хизэр гэдэг. Би Сиан эзэнтний зааварлагч байна гэж хэлэхэд Юужин намайг Юужин Лайнхарт гэдэг. Би Гидүүлээс ирсэн гэж өөрийгөө танилцуулан хэлв. Хизэр Гидүүл тэнд Жихард эзэнтний гэр бүл байдаг гэж хэлэхэд Юужин тийм ээ тэр миний аав гэж хариулв. Хизэр энд сая яг юу болсон юм бэ гэж асуухад Юужин Сиан намайг өдөхөөс гадна аавыг минь доромжилсан гэж хэлв. Сиан би тэгээгүй гэж Сиан эсэргүүцэн хашихад Юужин намайг ааваараа нэр хүнд гэж юу босхыг заалгаагүй. Бас ховчхор биш дуудсан. Тэр ганц намайг ч биш аавыг минь доромжилсан. Ноён Хизэр энэ хац тулааныг зөвшөөрөхөөр хангалттай сайн шавтгаан биш гэж юу гэж нухацтай асуухад Хизэр тэгхээс аргагүй юм байна гэж Хизэр Юужингийн зөв гэдгийг хүлээн зөвшөөрч хэлв. Хизэр Сианыг дагуулсан талбайг орхихоор эргэв. Сиэл Юужин руу баяртайгаар гараад алсаж дараа уулзъя гэж Сиэл хөгжилтэйгээр хилээд яв. Үзэгдэж шилжиж тансаг зэрэглэлийн өндөр таацтай улаан хевс дэвссэн цэргэр өрөөнд ол гэр бүлийн 2 дугаар эхнэр хүү Сиан ийг загнаж. Инээсэл тэгэхээр миний хүү Сиан салбар гэр бүлийн хүүхдийг халз тулаан дуутчихад ялагдсан юм уу гэж асуухад Хизэр тийм ээ гэж товчхон хариулв. Инээсэл Сиан хүрээд ир биш тушаахад Сиан толгоо будайхан ээж рүүгээ дөхөж ирэв. Инээсэл гахтаа барьсан хаалттай дэвүүрээрээ Сианы цээж рүү хүчтэй хатав. Чи бас ганц дайралтанд ялагдсан юм уу? Бич хэлэхэд Сиан ээж өгдөж байна гэж яолон хэлв. Инээсэл Хизэр рүү хараад тэр хүүхэд үнэхээр манааны бэлтгэл хийгээгүй юм уу? Бич асуухад тийм ээ ноён Жералдын хүү. Юужин эзэнтэн биедээ ямар ч манаагүй байсан гэж тайлбарлав. Инээсэл Сиэл ах чинь яаж ядагдсан юм? Бич охин Сиэл рүүгээ харна асуухад Сиэл хац тулаан эхлэх мөчөд Юужин түүнийг жадаар зоочсон. Ах гайхаад хойшлох гэж орвцсон боловч Юужингийн жад илүү хурдан байсан. Тэгээд л хац тулаан ганц дайралтаар дууссан байх нь. Сиан ээж гэж түүнийг аяархан дуутахад Инээсэл төвчээр алдан хүүгээ маш хүчтэй алгадаад ав. Инээсэл тэр олон доод зэрэглэлийн хүний өмнө хац тулаан дуутчаад ядагдчихж байгаа мó. Тэгээд бүр манаагүй хүүхдэд үү? Аав чинь удахгүй цус засамжлах ёслолоор ирнэ. Би яаж түүний нүрийг харах юм? Тэр төвний сүлэгч намайг юу гэж шоолох бол гэж нүүр нь улааж шүдэ хавран хаширхад Сиан уучлаарай намайг уучлаарай ээжээ гэж Сиан нүрээ даран уужин хайлан гуйв. Инээсэл уурлан Хизэр хандан би чамайг алмаар л байна. Даанч чи нүхрийн минь дуртай хүлэгт баатар гэж хэлээд үргэлжлүүлэн Сианаар бэлтгэл хийлэг тэр намайг дахиж доош нь чирхэргүй байх ёстой шүү гэж хатуу тушаав. Инээсэл Хизэр рүү хандан хүйтнэр тушаав. Түүнийг аваад явж хэлээд дагуулад өрөөнөөс гарав. Инээсэл фүүх гэж гүнзгий санаа алдан хэлв. Сиэл тэр хүүхдийн нэрийг Юужин гэсэн үү гэж асуугаад үргэлжлүүлээд тэр хүүхдтэй найзал гэж Инээсэл тушаах мэт хэлэхэд Сиэл яагаад гэж асуув. Инээсэл яагаад гэвэл тэр хүүхэд одоо ахыг чинь ядахаар хүчтэй байна гэж Инээсэл найрсгаар тайлбарлав. Инээсэл үргэлжлүүлээд хүснээрээ хийж болдог бол би тэр хүүхдийг алмаар байна. Гэхдээ тэгвэл намайг хамгийн ихэнд сэжиглэнэ. Лайнхарт дотор зөрчил үүсвэл гэр бүлийн хамгаалагчийн хууль гарч ирнэ. Би тэрнээс зайлсхийх ёстой. Тийм болохоор чи түүнтэй найзлах ёстой гэж охиндоо дахин сануулхад Сиэл ойлголоо ээжээ. Би ч гэсэн түүний талаар илүү ихийг мэдхийг хүсэж байгаа. Би Юужинтэй найзлая гэж Сиэл инээмсэглэн хариулав. Маргааш нь салбар гэр бүлийн 3 хүү гэр бүлийн төв байр дээр ирэв. Тэд бол Дэкүн 11 настай, Хансын 14 настай, Жулес 10 настай хүүхдүүд байлаа. Энэ үед Юужин бэлтгэлийн талбай дээр хөлсөө урсган шаргуу гүйж. Гэтэл Нина тэрлүү сандран гүйжэрнэ. Юужин ноёнтон гэж хашгиран дуудав Нина. Тэд нар ирчлээ гэж Юужинд хэлв. Юужин чи өнөөдөр салбар гэр бүлээс 2 хүн ирнэ гэсэн тэг. Би тэднийг шүн ирнэ гэж бодсон юм. Эрт ирсэн боловтой бич Юужин хинэггүй хариулв. Нина тийм ээ гэхдээ үрхийн тэргүүлэгч ч гэсэн ирсэн гэж Нина маш их сандран хэлв. Юужин энэ үгийг сонсоод түр зогтсов. Түүний нүүр дээгүүр хүс гоожиж
Харц нь шийдэмгий болов. Юужин Лайнхартын үрхийн тэргүүлэгч гэж дотроо бодоход Нина гэд чи түүнтэй хурдан мэдлэх хэрэгтэй. Байц эхлээд хувцас аль гэж Нина Юужингийн бэлтгэлийн хувцсыг хараад твдэж хэлв. Юужин тэгвэл би ганцаараа хоцрол шүү дээ гэж өөртөө хэлв. Би түүнтэй хүсгүүгээ мэдлэе гэж хэлв. Нар жарлах үеийн улаан туяа туссан ордны урт самаар цэргүүд болон үүчлэгчид хоёр игнээ болон сүрлэл жагсжээ. Юужин бусад хүүхдүүдийн хамт жагсаал зогсох бөгөөд тэднийг ажиглана. Сян Сиэд хоёрын хажууд хоёр дахь эхнэр Инисилла байна. Түүний урд нэг дэх эхнэр Тэвнис байна. Харин тэр залуу хол гэр бүлийн хамгийн том хүү өв залхамжлагч байна. Юди Лайнхарт гэж дотроо тунган бодов. Удалгүй хаалгаар сүрлэл мортон болон сүүх тэрэгнүүд орж ирлээ. Морь унсан урт буурал үстэй сүрлэг ир гарч ирв. Гиллард Лайнхарт түүний ард явж байгаа Кюн гэдэг дүү нь явж байгаа юм байна. Лайнхарт гэр бүлийн үрхийн тэргүүлэгч доороо хоёр дүүтэй ба өөрөө том хүү нь. Хоёр дахь хүү Гилфорд нь гэрэлчгсэн ба гэр бүлтэйгээ амьдардаг. Гурав дахь хүү Кюн нь хүнтэй гэрлэхгүйгээр гэр бүлээ орхин Гилрэгээс явсан. Тэгээд 3 жилийн дараа эргэж илж байна гэж бодов. Тэвнис хатагтай нөхөртөө хандан би чамайг ирэхээс өмнө надад мэдэгдээсэ гэж хүсэж байна гэж хэлэхэд тэргүүн. Тэгэх ямар хэрэг байгаа юм? Эзэн нь гэртээ ирж байна гэж хариулж хэлв. Гиллард өөрийн хүү Юди дээр очиж толгоог нь инкрилэн илв. Юди чи их том болсон байна. Чадварчин ч гэсэн сайжирсан уу гэж асуухад Юди аава би таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж хичээж байгаа гэж хүндэтгэлтэйгээр хариулв. Гиллард цааш Сян Сиэд хоёр руу хандан инээмсэлв. Сян Сиэд би та хоёрыг бараг л таньсангүй. Хүүхдүүд ёстой хурдан том болох юм а гэж хэлэхэд Сиэд би таныг их сансан аава гэж баяртайгаар хариулан хэлв. Эцэст нь Гиллард өөрийн дүү Гилфорд дээр очиж түүнтэй мэдлэн ярилцсан. Гилфорд чамайг хүүтэй болсон гэж сонссон. Ийм сайхан зүйл болж байхад би хамт байж чадаагүйдээ харамсаж байна гэж шин сэтгэлээсээ хэлв. Гилфорд аха тийм гэж Гилфорд даруухнаар хариулж хэлв. Гиллард үргэлжлүүлээд харин эднэр салбар гэр бүлийн хүүхдүүд байх нэ. Бүгдээрээ хамт хоол идцгээе гэж хэлээд энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Pathfinder энхүү тусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.